Зяг манхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгийлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 13-ны үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч Халиука болон найруулагч Эрдэнэ мөнх ажиллаж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа шүү. Сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд лав гарагийн дугаараараа ганц бие хүмүүс тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд энэ тухай сонсогчтойгоо холбогдсон ярилцах болно. Эхлээд хөтлөгч нь захиагаа уншаад хүргэчих нь тэгээд дараа нь шууд эфирхэн утсуудыг нээх байгаа. За тэгэхээр одоо шууд захиа руугаа бөөнд орцгоё. Сайн байна уу? Танай хамт олонд шөнийн мэнд хүргэе. Өөр тохиолдод байгаа асуудлаа та нарт бичиж сэтгэлээ онгойлгож өөр ийм хүнд ийм зүйл тохиолдсон эсхийг бас мэдмээр санагдлаа. Би 30 настай. Нэг жижигхэн газар ажиллаулдаг ухаантай. Хуваарийн юм хийж байгаа болохоор цаг наргүй л ажиллах юм. Тийм болохоор юун ихнэр авах, хайрлаж дурлагч цаг гарахгүй шүү дээ. Угаасаа өдөр 12-оос ажиллаж эхлээд шөнө 3-4 хүртэл ажиллаж байгаа болохоор хинтээч дурлаж хайрлалцах үлээ. Мэдээч эмэгтэй хүнтэй ойртойгоо удсан болохоор бие сэтгэлээрээ ямар нэгэн зүйл хүсэж эхэлж үлээ. Тэр үед найз маань гулгай массаж санал болгосон юм. Би ч найзаагаа дагаад орсон нэг л эвгүй газар яваад орчихлоо. Орчин, үнэр, танар цаанаа л нэг онцгүй мэдрэмж төрүүлж байсан. Тэгээд л нэг хүүхэн ирээд л намайг баахан тосолж байгаад л хөх бөксөөрөө баахан үрж байснаа. Миний өөрөө ч хийдэг гараараа хангадаг үйлдэлийг хийчихэд явчихсан. Би ч өгсөн мөнгөндөө харамсаад л үлдсэндээ. Тэрнээс хойш нэг хэсэг тийм газар сонирхсонгүй. Сонирхогч хүсэл байсангүй. Тэгсэн миний ажиллаулдаг газар нэг өдөр найзууд маань цуглаж жижигхэн төрсөн өдөр тэмдэглэж наригсан. Тэр өдөр найзуудтайгаа дахиад л гулгай массаж орчихсон. Тэр үед харин халамцуу байсан болохоор их таалагдж тэрнээс хойш хаяа нэг орчихдаг боллоо. Анх 14 хоногт нэг орчихдаг байсан бол удалгүй 7 хоногт нэг удаа орчихдаг болсон. Ингэх тусам эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэх улам сонирхолгүй болж нөгөө л газар руугаа тэмүүлэх болсон. Тэр газар очиход эмэгтэй хүнийг болзоонд урахтаа хийдэг хоол идэх, кино үзэх, бэлэг өгөх мэт гих мэтийн зүйл байхгүй болохоор үнэхээр амар санагдлаа. Гэхдээ асуудал нь сүүлдээ би энэ гулгай массажинд орохдоо хитрхи донтоод байна. Тийшээ орохгүй л бол байж чадахгүй, хэцүү санагддаг болсон. Тэгээд дагаад миний уугч бас ихсээд байна. Хуучин бол би сардаа 1-2 удаа алкогол амсдаг байсан бол одоо гулгай орох өдрөө жаахан алкогол уучгаад ордог болсон. Хуучин эмэгтэй хүнтэй танилцсан энтер гэж боддог байсан бол одоо тийм ч зүйл сонирхохоо болчлоо. Энэ муу зуршлаа одоо харин болмоор байвч чадахгүй байна. Нэг мэтгэд л уучсан, нэг мэтгэд л барайны орон дээр хөвтөж байх юм. Энэ маягаараа Улаанбаатарын гулгайг дуусглаа. Мөнгө ч гэсэн хувийн ажилуулдаг юмтай болохоор болгоод л байх юм. Та нар дунд ийм тохиолдолд орж исэн хүн байвал яаж болж байсан тухайга туршлагаасаа хуваалцаач. Тэгэхгүй бол найзуудтай хэлэхээр сандалнаас хүлээд хаяна. Төмөр дотоож өмсүүлнэ. Нохооны хүзүүлж зөөн гэж тоглоод байх юм. За миний захиаг уншсан та бүхэндээ баярлалаа. За ийм сонирхолтой захиа ирсэн байна өнөөдөр. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдэв гулгай массажинд донтоод байна гэсэн сэдвээр ярилцах нэ. Хэрвээ танд ийм зүйл өмнө нь тохиолдож байсан, яг одоо тохиолдод байгаа бол эсвэл хэн нэгэн танил найзад чинь тохиолдож байсан бол бидэнтэй холбогдоод туршлагаасаа хуваалцаарай. Бас та ийм газар орж үзсэн бол тэнд ямар байдаг? Яагаад хүмүүс тийшээ байн ороод идэг талаар өөрийнх нь бодлоос бас хуваалцаарай.
Таны дугаарыг мэдээж зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс айжчих эмээх зүйлгүйгээр ярилцаарай гэж уриалъя. Гэхдээ таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул мэдээж зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцаарай гэж хүсье. За сонсогч таа ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн хөгжилтэй болон хүндхэн нэмэх 21 сэдвээр өөрсдөө тохиолдсон сонирхолтой түүхүүдээ бидэнтэй хуваалцахыг хүсэх юм бол бидэн захиа бичгэд л хангалттай байгаа. Харин захиагаа Ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар хаяглахад л болдог байгаа шүү. За ингээд нийт сонсогчдоо болон унтлагын өрөөний сайхнуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр нь хэр өдөр байв? Өчиг хэр сайхан өнгөрөөж байна манайхаа. Тэгээд бүгдэнд нь энэ сайхан өчиг мэндийг хүргэцгээе. Гадаач дулаараад бүр нэг цаанаасаа нэг урин дулаан цаг ирээд нэг юм доор бүр цаанаасаа л ингээд юм гоё яваад байгаа зү хавар шаач байгаа юм уу яагаад байгаа тэгэл нэг гэгэлзээл сэтгэл зүрх гэгэлзээл те. Тэгэхээр сонсогчтойгоо холбогдоод яг энэ сэдвийн дагуу хэрвээ та гулгай массаж орж үзчихсэн бол тэнд ямар сервис үйлчлэгээ байдгийг те яагаад хүмүүс тийш хошуураад идэгин өнөөртг нь хэрэг идэгин ч юм уу энэ асуудлаас ангижирч чадсан хүн байгаа бол хэрвээ донтолтын хэмжээнд байгаад ч юм уу хит их ордог те байсан бол энэ асуудлаас яаж ангижирч байсан талаар нь гээд хамтдаа сонсё. Эхнээс сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Орой минь. За орой минь дээ. Өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрч. За гулгай массажны талаар ойлголт хэрвээ орж байв уу? Орж байгаагүй. За юу гэж бодож байна? Орё гэж боддөг юм уу? Боддог юм уу? За ямар яах. За тэгэхээр энэ тал дээр захиагаас сая сонсчихсан юм чинь энэ залууд хандаж хэлэхэд өөрийн үзэл бодлоос тийм ээ. Ингүүл дээр юм болов уу гэсэн тийм санаа оноо юу вэ? Тэгэхгүй наад нөхөр чинь худлаа юм шүү. Худлаа тохиолохгүй баян тийм донточсон тийм юм гэж юу вэ? Ийм донтсон магадгүй донтолт гэж хэлэх үү эсвэл ингээд ороод сурчсан тийшээгээ л байн гүгэд идэх хүмүүс байдаг шүү. Миний танилуд дундчсан ганц хоёр байгаа шүү. Австралид байсан уу? Австралид бол би мэдгүй гулгай байдаг байсан гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ Монголоо яриад байгаа. Монголд байгаа. Бас танилудаас байгаа. Наста мэдэхгүй байна уу? Би орж үзээч үү. Гулгай массажны газар зөндөө л байдаг шүү. Гадар уучхад. Сонирхдаг юм уу? Тийм даваартай юм яа. За орж ирээд бас өөрийнхөө санал бодлыг хуваалцсан баярлалаа. За. Манайхан холбогдож байгаад ингээд оролцож байгаад баярлалаа л та. Гэхдээ яг сая ингээд нэг энэ талаар ингээд дэлгэрэнгүй яриад тийм ээ. За ийм тийм болж байсан гэхэд би орж үзээгөө тэрийг ерөөсөө орж үздэггүй гэдээ ороод ирэхээр чинь бас яг энэ дээр бүгдээрээ яг юу ойлгож юу ярих вэ? Тэгэхээр яг гулгаад орж үзчихсэн. Магадгүй ганц удаа ч гэсэн орж исэн хүн биж болно шүү дээ. Оныг ороход нэг тийм санагцсан. Тэр нь онцгүй байсан ч юм уу, тэжгүй бэлээ гэдэг ч юм уу те. Энэ талаараа өөрсдийнх нь туршлагаас болон өрөөлийн туршлагаас хуваалцаж болно шүү. Би тгий сонсч исэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ талаар л ярьцгаая манайхаа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио орой минь. Байна орой минь. Ариг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрч. За гулгаад орж байв уу? Яав. Гулгай массажинд бол ер нь орж исэн. За ямар байдгийн ер нь одоо ч гэсэн ордгүй өмнө нь орж байсан юм уу? Би бүр аль дээр үед л ингээд орж исэн. За тэгээд ингээд гулгай массаж чинь эхлээд оронгууд ингээд эхлээд угаан би энэ. Тэгээд дараа нь ингээд би хаагийн ингээд барьдаг. За яг барай гэдгээрээ явах уу? Эсвэл барингаа гулгах уу? Эсвэл барай огт байдаг юм уу? Яг барай гэж би энэ барайгаар яа. За. Тэгээ ингээд төхөл гарнаас ахуулаад бүгд ингээд яг бүр ингээд амралтын маягтай болгодог байхгүй. Тайвшруулах маягийн. Тийм тэгээд халуун чулуу тавина, бомб тавина. Гулгай массаж нь бас иймэрхүү юм хийдэг юм уу? Тийм, уул нь бол яг гулгай массаж гэдэг нэртэй ч гэсэндээ ингээд бас уулын зайлал ядаргаа талиад байгаа байхгүй. Одоо жишээ нь бүтэн цаг ч юм уу цаг гарan болдог байхгүй. Тэнгууд чинь бараг 50
40-50 минут ерөнхийдөө яг зөвхөн бариад байдیں۔ За миний ойлголтыг одоо залруулаарай заяа. Миний ойлголт гулгай массаж гэдэг чинь одоо массаж. За яг массаж нь болохоор ингээл нэг юм эмэгтэйчүүд орж ирээл бие хаагаа тослоол бас нөгөө нэг орж ирсэн үйлчлүүлэгч бие хаагийг Johnson Babies тос мосоор тослоол дээр нь гулгаал янз янз хөдлөөл ингэж барай ихийг би боддог байсан шүү дээ. Тэгэхээр өөртөө яг ингээд нэг юм магадгүй бумптай халуун чулуутай гэхээр яг тийм алжаал тайлах массажуудыг бүр ордог гэсэн үг, хийдэг гэсэн үг. Хийдэг гэсэн үг. За тэрнээс өөр ямар үйлчлэг авсан? Үннээ хэлээрээ. Одоо ерөөсөө тэгэл одоо. Тэгэл болоо дараа нь одоо яг саяны ярьсан юм чинь байдаг байхгүй. Яг ингээд дүү тос асгаал. За. Тэгээд тэр нөгөө бүтэн биеэрээ болгоно гэдэг чинь болно. За тэр үйлчлэгийг нь авсан байгаа зү дээ. Уусаа тийш орж байгаа юм чинь. Тэрийг авч орж байгаа шүү дээ, тий. Тий. Тэгтээ шууд ороод тийм зүйл хийхээр чинь тодорхой би жоохон бэрг биенсээ бишүүхэд орсон гэх юм уу? Бэргшэд. Тэгэхээр мэдээж нэг тодорхой нэмэлт үйлчлэгээ байх ёстой. Тэр нь ингээд угаалаг биеийн бэрэ яг босаа массаж гэдэг юм хөөе. За тэгвэл өөрөөс нь асууя. За тэгээ мэдээж эхлээд ингээ барай мараагаа бие хаагаа суллаад нэг нүүр царай хагараад нэг бие бинийгээ жоохон мэдэж аваад нь штэ. За тэгэнгүүтээ дараа нь болохоор төрөө булчирхаа массаж авсан уу? Харин тийм. За тэр массажиг нь бас ойлголт өгөөрөө мэдхгүй яриад байгаа шүү. Тийм. Тэгэхээр тэрийг нь болохоор яах вэ одоо зарим нэг хүмүүсээ сонсохоор одоо өөр л хэлээл байгаа л да. Гэхдээ гараар таашаал өгдөг юм уу, амаар таашаал өгдөг юм уу, аль эсвэл бүр нөгөө дотн харилцаанд ордог юм уу, яг юу болд юм? Одоо нөгөө нэг тэр чинь байр болгоны доор ингээд юу гэнэ хүссэн газар үйл ажиллагаа хийдэг байхгүй юу? За. Одоо бест массаж юм уу, массаж гэсэн газар байдаг шүү дээ. За. Тэгэхээр бие үнэлж болохгүй. Хэрвээ секс болчих юм бол энэ бол бие үнэлж болчих байхгүй. Тийм байна тий. Тэгэхээр зөвхөн гараар бие махбодоор хөрөх хэмжээнд тэрнээс миний мэдхийн лав амаас ч юм уу секси байдлаа байдаг. За. Ойлголоо. За тэгвэл зөвхөн гараа ашиглаад таашаал өгөх юм бэ штэ тийм үү? Тий. За тэгэд өөрийнх нь ордог байсан үе жилүүд нь одоо хэдэн оны юм яриад байна хоёлоо? Би одоо нэр хөвгттэй босгоос өмнө яг анх ажилд ороод 18 сар юм одоо. За. Тэгэхэд бол би 110 мянган төгрөгөөр орсон. 110. Тэр үеийн 110 мянга бол бас их мөнгө. Тийм. Гэхдээ одоо бол магадгүй үн ханшин дээшээ өссөн байж магадгүй тийм ээ? Тийм одоо л өссөн. Бага хоо одоо хийсэн юм шиг. За тэгээд яг одоо нөгөө эхнэр хүүхэдтэй болохоос өмнө гэж штэ. Өөрийнх нь ордог байсан хэрэг давтамжтай ордог байсан юм. Уучлаарай би яг мэдэхгүй болохоор ингэ асуугаад байна шүү. Ташаа өөрөөсөө нэг л орж. Нэг удаа л орсон юм тийм ээ? Тийм. Тэгтээ би ингээд тэр үед ингээд бас ингээд тэр үед миний бодлоор одоо цөөхөн байсан юм уу хайсан. Тэгээд ингээд мангар удаа хүлээсэн. Тэгэл хүлээж авсан ингээд хүмүүсийн ярьж байгаа ч юм уу сонсоол. Дараалал ингээд орчирлоод сууж идэм үү? Үгүй би ганцаараа хүлээж авсан юм шиг. Эсвэл одоо яг ингээд банкнд очсон ч уушгүй тийм. За. Гэхдээ ямар ч байсан зөвхөн яасан ч юм дээ. Ямар ч зүйл хүлээж байгаараа гэдэг хүлээжсэн. Тэгээд нэг хоёр залуугаар төлөвлөхгүй. Тэгээд гахтаа тэр очсон өмсөх тасны хоорондоо ярина да. Тэгээд би тэрийн зүгээр сонсож.
Зөв. За бас нэг юм асуумаар санагдчихэйна. Амар ядаргаад. За ингээд үйлчлэгээ авах гээд орохоор чинь дурын хүнээс сонгож болох уу? Эсвэл нэг каталог үзэж байгаа ч юм шиг би энэ хүнээр массаж хийлгээ гэдэг ч юм уу? Эсвэл за ороод хөвтөж байгаараа гингүүд хин нэг нь өөрөө цаанаасаа зүгээр ороод ирдэг юм уу? Эсвэл би ийм хүнтэй орё морё гэдэг юм сонголт байгаа юу? Мэдгүй намайг бол өрөөнд ороод байж байгаарай. Тэгэхээр сонгох тийм юуг байсан юм тийм ээ? Нэг Тэгтээ юу хороноос байсан? тавиад өгсөн гэдэг шиг. Цаанаас нь хүн нэрсэн. Хоцоо ингээд тайлаад шүгэн хийчээрээгээд. За. Тэгээ нэг тийм лааны өрөө шиг угаадаг өрөөнд ороод. Угаадаг хүн нэг өөр. Тэгээ тэр нэг өрөөнд ороод гээд. За. Бас Тэгээд ороод угаадаг байсан чинь тэр ямар ч угаасан хүнээс нөгөө хүн л орж ирсэн. За. Тэгэхээр нэг ингээд ороод үдцсэн байхад магадгүй одоо тэгээд нэг төрүүлж ирэх массаж авангуудаа тавьсан л байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр дахин орох тийм сэрэл төрөөгүй юу? Юу нэг төрөөгүй зүгээр авт үтсэн санагдсан авчихсан. Вообще анх авт үтсээ санагдаад очсон. Мэдээж гоё байсан. За холбогдсонд маш их баярлалаа. Үнэхээр бас ингээд өөрт тохиолдсон зүйлээ ингээд бид нартай хуваалцсанд баярлалаа. За. Бас тэ. Ингэдэг гинэ. Манай эмэгтэй найз ярьжсэн л та. Манай эмэгтэй найз ярахтаа юу гэж ярьсан бэ гэхээр яг гулгай массаж гингүүд чинь зөвхөн эрчүүд хушуураад ороод ирдэг юм биш юм бэ нэлээ штэ найзаа. Би ингээд дээр эмэгтэй найзуудтайгаа бас ингээд орсон. Болтын бэ нэлээ. Тэнд чинь заавал нэг эмэгтэй гулахгүй бас эрчүүд гулгдсан байлээ штэ гэж ярьсан байгаа. Тэгэхээр бас заавал нэг эмэгтэй хүн тиймэрхүү одоо үйлчлэгээх те сервисыг үзүүлээд байхгүй бас эрэгтэй гулгаатай газрууд Монголд байдаг юм шүү. Дараагийн сонсогч аавь. Эмжэл радио 88 Эмжэл радио сонсож байна. Байна. За, байна. За, үчиг сайхан өнгөрөөж байна уу? Байна, сонсож байна. За, орой минь. За, гулгаа орж байв уу? Нэг удаа орж ирсэн шүү. Нэг л удаа юу? Үннээлэрээ. Тийм ээ. Ажигт үннээл нэг удаа орж ирсэн. За, хэр байсан? Яг ямар үйлчлэгийг авсан? Үн ханш нь хэр байсан? Ямар хөө санагдсан? Үнэн шин сайн санагдсан. За. Ер нь бүхэл үйлчлэгийг авсан. Бүхэл үйлчлэгийг нь авсан. Түрүүний залуугийн шиг тэр нөгөө барай гэж байна. Тэгээд тэр нөгөө яг нэг тасан гулгаа гэж байна. Яг нөгөө нэрэндээ тохирсон. Тэгээд тэр маань болохоор яг ингэдэг юм байна лээ л дээ. За. Одоо нөгөө үйлчлэг үзүүлж байгаа хүмүүс маань би хайсгэр гулгадаг ч юм уу те. За тэгэхээр дахиад нэг асууч. Цаашаа ярахаас өмнө биеэрээ гулгаж байгаа хүмүүс нь чармаа шалтан гулгадгүй. Yes. За уучлаарай. Чармаа шалтан. Хэчгэрээ. Тийм болоод юм байлээ. За ер нь барьц алдуулна үү? Шав шалдан хүүхэн дээр ингээд гулгаад харч. Яа зүгээр хойцнэ. Эмгэгтэй л биш бол энэ ч бас. Эмгэгтэй л биш болсон уу? Эмгэгтэй л биш бол тань болно шүү дээ. За тэгээд эхэндээ болохоор ингээд алжаалын тайлаад ингээд массаж хийгээ дараа нь төрүүлж харахад орлоо гэдэг нийтдээ одоо хэдэн минутын үйлчлэг гэдэг юм. Тийм цагийн үйлчлэг шүү дээ. За. Өөрт нь бол таалагдсан уу? Тэгэл мэдээж таашаалтай шүү. За, тэгэд яагаад ганц орсон юм? Би зүгээр итгэхгүй хардах хэрэгтэй. Итгэхгүй байх хэрэгтэй. Тийм аа. Тэгээд ч үннэл хэлээд.
За 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 за. За тэгээд ер нь бол нэг яг үзээгүй зүйлээ үдцэн ч юм уу те эсвэл би ерөөсөө тийм сервис үйлчлэг авч үзээг байж гад нэг удаа орсон гэд өөрөө хэлж л байна л да. Тэгэхээр одоо захаа бичсэн залууд хэлэхэд энэ залуу мань болохоор би магадгүй юм донтолтын шинжинд орсон юм шиг байна. Айгу ойр ойрхон ууж явахдаа очиол ингээл нэг мэтгэл массажийн одоо орон дээр нь гараад хөвтчдэг боллоо. Тийм зүйлийг хүсээд яг амьд харилцааг бол эмэгтэй хүнээс одоо нэг болцох ч юм уу те өөр байдлаар авч чадхаа болчлоо гэдэг нь энэ тал дээр ямар үзэл бодолтой байна? Миний бодлоор л тэр залуу тэгж олон нэг ороод л хэрэггүй хоо. Мэдээж таашаалыг уг нь яг гоё арай жоохон ирүүлээр гоё нэг болцоод энэ тэр илүү гоё нэг жоохон романтик тал руугаа ч юм уу. Тэгж бас өнгөрөөл илүү гоё юм болоо гоё нэг юм гоё дотор харьцааг бол нэг тийм дотор харьцааг эртээ өн гоё байдлыг гартаа аваад гэдэг ч юм уу тийм байдлаар жоохон манлайлалд оролцоод ингэж явал зүгээр юм л тэгэхгүй яг хоолондоо одоо юу гэдэг чи тийм газар руу ороод харчтай ям сүүл рүү явтал миний хэлснээр жоохон эмгэг тал руугаа орох юм болоо. Тэгэхээр ч нэг яг тэр одоо яг хорвоо ертөнцөөсөө яг бодит амьдралаасаа тасарж байгаа байхгүй тийм биз дээ. Яг тэр эмхтэй хүнийг сонирхох, шохоорхох, гоё үерхэх, ариун нандан харилцаа тогтоох энэ болгоноосаас ингээ холдож байна гэсэн үг үстэй. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. За. За. Үнэхээр сонирхолтой. Тэгэхээр манай эрчүүд манаас нэг бас ингэдэг нэг те. За ямар таач нэг удаа л орсон. Тэгээд тэр болохоор бүр ингээд хэдэн жилийн өмнө гэх юм уу те. Нэг удаа ороод дахиж буцаж очиагүй гэдэг бас нэг юм self control гэж яриад байдаг шүү дээ. Өөрөө өөрийгөө барьдаг удирдах те. Чадвар бол бас мундаг байх шүү манайхан. Эрчүүд маань бол мундаг байна. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио. Сайн байна уу? Сайн байна уу? Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Өнгөрөөж байна. За гулгай массажны тал дээр ямар нэгэн туршлага байна уу? Бага. За сонсъё. Ер нь нэг 4-5 удаа орсон. За хэр юм бэ? Хүмүүс ярьж сонслоо л доо. Тэгээ ингээд ер нь бол яг тэ би одоо энэ Монголд орж ирсэн, Таиландд орж ирсэн байхгүй. За. Таиландын бол бүр ялгаа гэж байна уу? За тийм бах тийм мэдээж. Тий бүр тэгээд барайч нар нь өөрсдөө бүр мэрэгжлийн гэх юм уу? За яг юу нь мэрэгжлийн? Одоо эрүүл мэндийн талаас одоо цэгэн барайнуудыг илүү их хийдэг. За. Одоо манайхаар нөгөө уламжлалт барайнуудыг аягүй их хийх нь шүү дээ. Тай массаж гэж. Ер нь бол эрүүл тал руугаа их хийдэг. Тэгээд яг төрөө болчиххан тэр барайд бол нарай бас нэг өөр хийдэм болоо гэсэн нэг ойлголт авсан. За ялгааг нь сонсон юм. Монголчууд ингэж хийгээд байлээ, Таиландчууд ингэж хийгээд байлээ шүү гэд. Таиландууд бол угаасаа нөгөө нэг илэг хийхдээ бол ерөөсөө яг юм цэгэн барайнуудыг аягүй гоё хийдэг. Бүр ингээд норон дээр ч юм уу, хөл гарн дээр ч юм уу дарж байгаа юм шаал ондоо. Тэг. Манай монголчууд бол зүгээр нэг одоо юу гэдэг. Нөгөө тал руугаа илүү өгчих юм болоо. За. Тий, илүү нөгөө нэг сэвэл тал руугаа одоо ирүүний сэвлийг хөдлөх тал руугаа илүү өгсөн л гэж бодмоор юм байлээ. Сэрэл сервисийг шууд үзүүлж байгаа юм шүү. Ер нь тийм. Одоо тэгээд нөгөө охтууд нь орж ирэл ярьж байгаа яриа дуушоо тэгэл нэг барьж байгаа байдал эдгээр нь бүгдээрээ нэг жоохон тийм нэг янаг цаашаа юу? Ер нь тий, янаг секс тал руугаа хадаа. Дуу хоолой моолоо одоо дуу шоу гэдэг нь юу гэсэн үг юм? Дуулан үртэл янз бүр гаргана. Гүнээр одоо бараг секси гэж байгаа юм шиг тийм янаг дуу гаргадаг ч юм уу. Та хийшээ хөвтчээ. Тэгээ нэг янзтай тавиач гаргадаг юм уу. Ерөөсөө нэг тийм байдал харагдаад идэг байхгүй.
Бараг л монголчууд нь та орон дээр хэвтэж ажаа юм уу? Гэхдээ ер нь тийм. Тийм Гэхдээ үү? манайхан бол яг тийм соёл одоо нэг тийм эрүүл барай гэхээсээ илүү нөгөө тийшээгээ илүү адаа. Ойлголоо. Тий, одоо манайхан яг арай нэг жоохон тийм соёл эрүүл мэнд талаас нь одоо бүр тийм сургалт байвал бүр ч гоё ч юм уу гэж бодох. Дахиад орхон л тээ. Ааха. Гэхдээ үндсэндээ бол тэргүүрэл хоолоолж охтоо зөндөө байна шүү дээ. Тийм. Тэрийг бол Тэрийг үгүйсэхгүй. илүү соёлжуулаад эрүүл мэнд талаас нь илүү хазаавал бас зүгээр юм болов уу гэж бодох юм. За тэгвэл одоо ингээд за хоёул би нэг юм асууя л да. Одоо ингээд Таиландын яг ингээд гулгаан массажны сервис буюу үйлчлэгийг үзүүлдэг эмэгтэй Монгол талаас нэг байлаа гэхэд алийг нь одоо ингээд яг хоёулаа ижлэгэн үнд үнэтэй шүү заяа. Алийг нь сонгож аваад үйлчлүүлэх магадлал өндөр вэ өөрт нь? Монголд хурж ирээ гадаадынхан хурж ирээд ингэх юм бол зүгээр царай төсөнд дурлдгүй юм бол түүнээс яг соёл урлаг тэр барай цэцлийн мэрэгжлийн талаас бол арай өөр өнгөөр харна. Тэгэхээр одоо Таиландыг сонгоно гэсэн үг үү? Ер нь бол би бол Таиланд. За. Царай төснөөс илүү тэр нөгөө нэг үйлчлүүлж байгаа хүндээ өгж байгаа тэр кайф нь чухал. За ойлголоо. За тэгвэл одоо ингээд хоёлоо захиа руугаа буцаад оръё. Захианы эзэн маань болохоор гулгаанд хид удаа орцсон ингээд сүултээ бүр нэлээд донтог хандлагатай шүү. Эндээс гарах арга байна уу гинэ. Өөрөө бол яаж ингэж орж байгаа болсон бэ? Би ч одоо нэг орсон чиг үлдээ. Нэг анхаар донтог чиг үү? Саяны энэ захиаг би уншихыг сонссон л тоо. Ааха за. Тэр нэг тийм одоо гулгаан массаж нэг орхоор ч юм биш ээ. Тэр одоо ямар жоохон тийм одоо хөдөлгөөнгүй залуу байл гэж үнэлмээр байна. Жоохон хөдөлгөөнд оролтоо нийгэм рүү гэдэг үү? Тийм хөдөлгөөнд орчвол наадах жоог нь тэр гулгаан массаж кол болгочмор санагдаад байна. Тэр ажлын цаг л хэцүү л байгаад байна л да гол нь тийм ээ. Гэхдээ ямар ч хүн ажил илүү олон цагаар ажилладаг хүн биш. Тэгэхээр нэг жоохон нийгмийн тал дээр идэвхтэй байгаад зогцуулцдаг байдаг л үстэй. Жоохон нийгэм тал дээр жоохон идэвхтэй байгаа ч залуу мэн гэж байгаа юм шүү дээ тийм үү? Ер нь бол нийгэм талдаа жоохон идэвхтэй байгаа ч тийм одоо нэг өөрийнхөө асуудлыг өөрөө зогцуулцдаг ч юм уу, өөрөө л устдаа зогцуулцдаг ч юм уу биш жоохон өөрөө идэвхтэй байгаа ч л гэж хэлмээр байна да. За. Наа шипэгч нь авцсан шүү. За үгүй. Ямар ч эмэгтэй ч юм бэ, эрэгтэй ч юм бэ тийм биз дээ. Өөрөө л идэвхтэй байл тэгэл болчихно. Тийм шүү дээ. Тийм. Наатхан дээр чинь 110% дэмжин шүү. Сэтгэл санаач одоо юу гэдэг ер нь альва юм дээр хүн өөрөө идэвхтэй байл тэгэл ямар ч ажилтаа дөрөлтэй байсан болчихно. Зөв. За холбогдсон маш их баярлалаа. Тийм шүү. За холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. За яг одоо Улаанбаатар хотод маань 22 цаг 39 минут болсон байна. Тэгэхээр манайхан бас их гой одоо юу гэмдээ санаа оноогоос ингээд дэвшүүлж байна. Тэгээд дахин орж ирцгээгээд бас гулгаа массажны талаар өөр тохиолж исэн ч мөрөөл тохиолж исэн зүйлээ яриад ороод ирээ. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио. Байна. За үчимэндээ. За гулгаа массажны талаар хэрэг мэдлэгтэй вэ? За ер нь яг мэдэн заяа. Гулгаа массаж гэдэг яг гулгаа массаж чи ер нь бол бүх оронд л байгаа шүү дээ. За өөрөө бол яг мэдхээсээ гадна үйлчлүүлж байв уу? Орчсон. За хэр юм бэ? Ямар санагдсан? Яг тэгээд нэг гулгаачин дотор нэг 2-3 төрөл байдаг байхгүй? За. Тэгээ одоо зүгээр гулгаа хийх үү, дээрэс нь төрөө өвчлөх массаж хийх юм уу гэдэг. Нөгөө хүмүүс үйлчлүүлэгчээс бас асууж байна. Нөгөө түн зүгээр гулгаа хийх юм бол тэгэл гулгаал
Зүгээр л гулгана. Одоо гулгахаас өмнө тий зүгээр л гулгана гэсэн үг. За. Тэгээд массаж тэр түрүү уншчихсан массаж гэдэг байгаа шүү дээ. За тэрийг хийх юм бол бас энэ нэмэгдэнэ гэсэн үг тий. За бас тарифтай. Тэгэж тий надад чинь одоо нэг тэр бие угааж байгаа хүн мөнтэйгээс хувааж авдаг юм шиг л шүү дээ. Тэгэхээр нэг үзүүлж байгаа үйлчлэгээнүүд нь дотроо янз тэгээд яг ямар үйлчлэгээ авахаасаа одоо шалтгаалаад тарифууд нь ингээд хэлбэлцэнэ гэсэн үг үү? За тий зүгээр бүтэн биеийн массаж байна, толгойн массаж байна, хөдөлгөөний массаж байна. Тэгээд бомб тавиулууд, мөн тавиулна. Зөө. Яг хүмүүс төрөө бичгээ массаж гэж орцсон бахаар жоохон биеийн үйл талууд хараад идэх юм шиг байлээ л дээ. За ойлголоо. Тэгэхээр гэхдээ ерөөсөө дотн харилцаанд бол ажлын байран дээр одоо юу гэмдэ тэндээ бол ордоггүй, аман таашаал өгдөггүй, зөвхөн гараараа гэдэг байгаа юу? Тий, одоо гар хангалга хийж юм гэсэн үг. За би нэг асууя л да. Эмэгтэй л гар хангалга хийж өгч юм гэсэн үг. Тийм. Түүнээс үйлчлүүлэгч нь одоо гар хангалга нөгөөтгөнд хийгээд өгчөж болохгүй зү. Үйлчлүүлэгч нэ. Тийм. Эмэгтэйг оролдож гэж болд юм болов? Харин тийм. Эмэгтэй нэгэл тэгэл. Одоо ингээл нэг барай хэлчихэж штэ. Тэгээ дээрээс нь уулагч штэ. Тэгэхээр нэг эмэгтэй ч нэг юм дутуу байгаа юм санагдаад штэ. Дандаа эмэгтэй хүмүүс үйлчлүүлж байгаа шүү дээ. Ингээд шалтнаар нь угаагаад, шалтнаар нь барайл, шалтнаар нь госгаал. Хамгийн сүүлийн үйлчлэл дээр нэг дангигсан байгаа юм гаргаж ирэх гэсэн үг. За нэг юм асууя. Зүгээр л толгойд ороод ирлээ шүү заяа. За ингээд одоо төрүүлчирхаа массаж авахаар боллоо. Тэгсэн үйлчлүүлэгч маань одоо залуу маань ч юм уу те үйлчлүүлэгч маань ингээд мүд тавьж өгдөггүй залуу яах юм? Заасан хугацаа байдаг юм бол эсвэл заавал ингэж тавиулж агаад одоо үн өртгөндөө багтдаг юм уу яа гэдэг. Тэрийг би бол мэдэхгүй. Манай нэг найз байдیں۔ Тэр бол тэгээд ууг болгондоо л орчин. Ягаад гэвэл одоо бие үнэлэгч авснаас хамаагүй цэвэрхэн л байна. Яг онцгүй. Тэгэхээр хуураагүй шүү дээ. За. Найрлалтай нөргөө. Тэгээд хардаа ийм байд юм билээ. Наад болгоо массаж чинь болохоор бас асар их мөнгө эргэлдэж байгаа. Асар их мөнгө эргэлдэж байдаг. Одоо зүгээр ингээд тэр юу төрөө болчих юм уу ингээд бороо тарахад нэг 200-300 мянган төгрөг бол тэгэл үлдэх юм шүү. Манай найз чинь тэгэхээр чи одоо Монголд ганц бие ирчүүд хэр байгаа лээ. Хүнтэй танилцж чадахгүй улсууд зөндөө байгаа шүү дээ. Залуучууд. Тийм. Тэр болгон чинь зорно шүү дээ. Саяны тэр тахличд уншиж байгаа юм бол мэдсэнгөө сонсоогүй. Гэхдээ ороод манай найзуудаас бол ганц бие улсууд байдаг болохоор тэднээс бол орлоо гэж ярьж лээ. Тэгж байгаа нэг орчлоо гэж ярьж лээ. Тэгээ чи түрүү нэг эмэгтэй хүмүүс ордог гэж ярьсан шүү дээ. Тэглээ. Ирчүүд бол наа чи бол харин заварсан юм босгоо. Ягаад гэвэл эмэгтэй хүн хүүхэд гаргадаг утгаараа арай ариухан байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? За. Эмэгтэй хүн дээр болгоно ихэр ч одоо яаж Гэхдээ одоо өөрийн чинь ингээд хэлчихэр чинь гендрийн үзэл бодол зөрчилдсөн хэрэг болчихгүй юу? Ялгуурлах. Тийм биш шүү дээ. Гендер биш юу? За. Өөр ер нь эмэгтэй хүн бол улгаа массажинд орох бол бас арай л бодлоо хаа гэж байна. Ягаад гэвэл ирчүүд болоод ягаад эмэгтэйчүүд болдгоо ингээд ийм юу гараад ирвэл яах вэ? Тэгвэл одоо тэр чинь одоо тэгээ төрөө бэлчихээ массаж бас хийх байлгүй. Тэр чинь одоо яаж хийх вэ? Мэдгүй шүү дээ. Хамгийн гол нь тэр л байгаа. Эмэгтэй хүн чинь физиологийн өөр, эмэгтэй хүн чинь хоёр өөр байхгүй та. Эмх хасах хоёр тэмдэг болохоор ч яг зүгээр тайцдаг тийм клубүүд бол байдаг гэсэн. За. Одоо юм юу та сприттэй тэгэл тэр мөрөнд орсон байлгүй. Тэрнээс эмэгтэй хүн одоо эмэгтэй хүн дээр гооцгоно гэхээр бас арай л бодлоо юм бахад. За өөрөө болохоор одоо ордоггүй. Одоо бол ордоггүй. Одоо бол надад орох шаардлага байна шүү дээ. Тэрүүстэй бол. Яг ганц би байх үедээ бол найзуудаараа уулзуулж байгаа л тэгэл яг мэдээж тэгэл нэг бидний биеийн үнэлж авахгүй найз мочтой шүү дээ. За нэг яг орой олцсон яг тагтуу үедээ яг орцол явж суудаа байгаа. Ер нь эрэгтэй хүмүүс ганц би эрэгтэй улсууд бол орог хүмүүс байдаг юм уу ер нь?
Харин тийм байд юм уу арай би ч мэдмээр байна. Ааха. Ер нь бол Гулгай массаж орж үзээгүй залуутаа суун. бараг байхгүй хаад. За. Яг орлоо гэж тэр чинь ихтрээ хуурж ийн. Тэгээ ихтрээ одоо ингээд тийм биш шүү дээ. Тэр чинь зүгээр барай хийлгээл тэгэл яг зүгээр голгуулчаад гар авчихсан гэж болно шүү дээ. Тэгээд ихнэртэй бол оруулах хуурсан бишээ гэж байгаа юм уу? Тийм шүү дээ. Тэр чинь хуурсан биш шүү дээ. Зөө. Эмэгтэй хүмүүс арай босхгүй байхгүй юу? Зөө. Тэгээ эмэгтэй хүн чинь шалтгаан ирчих юм уу? Яах юм? Яаж бодсон юм бэ? Би мэдгүй байна. Гэхдээ бас нэг ихнэртэй бижиж ирчүүд орох зүгээрээ гэдэг чинь бас question mark гэж асуултын тэмдэг шиг сонсогдож байна. Гэтэ эмэгтэй хүнд бас хориглох ёстой зүйлүүд байгалаасаа байдаг байхгүй юу? Ялгаа тэрэндээ л үү. За. За холбогдсон маш их баярлаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. Өөрөж баярлалаа. За баярлалаа. Энэ саяны залуу яг Арслангийн орд баха гэхгүй. Арслангийн ордод ч айгуу тийм нэг өөрийнхөө юм итгэсэн итгэлд амар тууштай бацах хэвээр хүмүүс эдэн штэ. Тэгэд хэр аргийн нэг гадна дотны юм санаа оног ингээд тусгаж авдаггүй. Үгүй энэ зөвлөгсөн бол зөвөр. Би ч жоохон орд март судалнаа ламага асаана. За Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? За салцсан шүү. Дахиад залгаад ороод ирэх баха. Надад нэг юм тохиолдчихсан. Би чинь ингээд яг сингл байсан үе байлгүй л яг хайлуу гадна. Тэгэхэд нэг юм залуутай ингээд дөнгөж болцож эхлэх гээл нэг хөөхөө нэг юм гигэн цагаан болцоо хайр дурлал бодоо явж байсан чинь нөгөө залуу чинь дүш. Өөрөө сонсч яж магадгүй л таа. Тэгсэн надад юу ч хэлсэн мэхээр би одоо ингээд масаж засааж ингээд ороод идэг л да. Ер нь бол байн орчих гээд идэгин. Гэхдээ одоо ингээд чамтаа уучраснаас хойш ер нь гоё үерхий гэж бодож байна. Ингээд нэг эмхтэйдэл бүх зүйлээ зориулъя гэж бодоод би гулгаад орохоо болохоор шийдлээ. Яа би сонсоод яасан. Тэгсэн чинь нөгөө залууч би тэгэд ер нь ордог байсан. Гэхдээ одоо ер нь бол орохоо болиё гэж шийдэж яваа гингүүд нь би зүгээр дөөш иймэрхүү зүйлийг бас хэлэх ёстой юм уу гэдэг шиг. Тэгээд тэр залууг хизээч дахиж тийм юугаар харахаа болсон. Одоо юу гэвэл marriage material гэж ярьдэн штэ. Хүнтэй суух хэмжээний залуу гэж би ерөөсөө бодоогүй. Хэд хэдэн гулгаантай хэд хэдэн хүүхний үрд амжицсан юм шиг санагдаад тэг салын ингэсэн. Нэг юм тохиолдол байдгаа. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд одоо юу гэдэм бэ нөхөрчин ч юм уу найз залууч ч юм уу тий өмнө нь би гулгаараа ингэж нилээд удаа ордог байлаа гэж харахаар сэвтээ сонсогддгоо. Эсвэл надад л тийг санагдсан юм уу. Тэгээ би ер нь заавчлаар маргааш завгүй болсон шүү. Шүү тэгэл тэгсээр агаад тэгэл анжисан удаа бэдгийн. Тэгэхээр манайханд иймэрхүү юм тохиолдож байсан уу? Хажууд хайны жилчин ч юм уу эсвэл үерхэж нөхрөлж байсан залуучууд чинь тэгэл би гулгаад ингээд ордог байлаа мэл гэж хэлжсэн үе байдгүй. Надад бол байдаг болохоор амар инээдтэй сонсогдоод байна л та. За би өнөөдөр нэг айгуу тийм гоё шүлэг олсон. За энэ шүлгээ би та нартайгаа хуваалцъя гэж бодоод ингээд бүр хэрэг болго ингээд аваад ирсэн. Тэгэхээр би энэ шүлгийг би та нарт хүргэмээр санагдлаа. Них урт шүлэг бишээ. Тэгэхээр таалан сууж тухлан болгоогоорой. Зохиолч Чонмин өөрөө л мэдтэй гэдэг юм гоё шүлэг байгаа. Өөрөө л мэдтэй. Цэцэгтэй хавар шиг сайхан чамтайгаа цэнгэлтэй жаргалтай зугаалмаар байх юм. Цэнхэртэн байгаа горхины хөвөөнд л цээжний үгсээ ярилцмаар байх юм. Та өөрөө л мэдтэй. Үзэмжид чамайгаа завтай бол өсчний газар болцмоор байх юм. Үд дундын 12 цагт л үүднийх нь өрөөнд уулзмаар байх юм. Чи өөрөө л мэдтэй. Уулзаад хоёул горхины хөвөөгөр удтал зугаалж оройн бүрийгээр урагшаа очиж манай ахынд ундалж хооллож амармаар байх юм. Чи минь өөрөө л мэдтэй. Амраад хоёул илүү өрөөнд нь 10 өнгөртөл суумаар байх юм. Амтны сэрэгт уруулагч нь амталж сайхан үнсмээр байх юм. Найз минь өөрөө л мэдтэй. Өөрөө л бүгдийг мэдэх гэж үү? Өөдөөс минь чи хариулаач дээ. Өрөөнд нь хоёул хантал амраад өглөөн тэндээс явмаар байх юм. Хайрт минь
Өөрөө л мэдтэй. Йоо, хачин янагшилэг байгаа сте. Би бас нэг буруу зүрх уншаад нэг тэр сайхан одоо нэг юу гэдгиймдээ зохиогч хүний шүлгийг бас муухай өргөчих юм болоо гэж амар хичээж янаг хоолоогоор уншлаа шүү. Тэгэхээр манайхан өөрсдөө л мэдтэй гулгаад орно уу байна уу? Хүний л сонголт ч тий. Тэгэхээр хэрвээ гулгаад орж үдсэн сонсогч байх юм бол орж ирээ. За, энэ сервисийн энэ нь гоё шүү. Тэр нь тийм шүү гэд орж ирээд ингээд дэлгэрэнгөө илэн далангөө ичиж зоохгүйгээр ярилцаараа тэгээд хамгийн гол нь яг энэ үдшийн цагаар те бид нар яг л нэмэх 21-ийн буюу одоо насанд хүрсэн хүмүүстэй зориулж хүргэдэг нэвтрүүлэг байгаа тул одоо хин хинээсээ хичээ санаа зовхгүйгээр л болдгол амьдрал хүний амьдрал тохиолдол цул учраас гэсэн ярилцах гэж энэ цагийг гаргасан байдаг шүү. За манайхан лайв үзэж байгаа хүмүүс маань хэр байцгаана лайв таалагдж гин үү? Нэвтрүүлэг маань таалагдж гин үү? Гулгаад орсон та нар яагаад ингэ гулгаад орсон оргоогоо бичихгүй байгаа гэдэг. Ийм болж илээгээ бичих ёстой зү. Тэгэхээр бичиж орж ирж байгаарэ. За, нэг сонсогч авъя. Тэгээ бараг нэвтрүүлэг өндөрлөгт өгч байгаа шүү. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За, үчи мэндэ. Өчигдөр хоолой Өөрчлөгдсөн байна штэ. Эмхтэн өшиг дугараадах юм бодлоо. Өөрчлөгдсөн байна. За гулгааны талаар ямар одоо байр суурьтай байдгийн орж байсан юм уу? Нэг удаа л орж ирсэн. Манайха яагаад нэг л удаа гэж хэлээд байгаа. Та нар нэгээс дэш ороо эзтэй. Яг нэг удаа ороод тэгээд ороогүй юм уу? ороогүй тэгээд арай өөр юм сонгосон юм. За орсон чинь орсон сэтгэлдээ хуваалцсан ойлоо. Тэгээд сая яг шиг нэг манай Монгол бол тэгээд нэг барьсан болол тэгээд нэг шууд таслал голгож молгол хийх юм билээ. За. Тэгээд нөгөө нэг массаж хийж өгöd тэгэл дуусчихсан. Гэхдээ ер нь бол яг гулгаан массаж гэдгийг мэдэж орсон юм байна сте. Тэгээд уусаа тэгээд тэгчд орсон юм чинь. Гэхдээ гол зорилго нь гулгаад орж байгаа хүмүүсийн яг гол зорилго юу вэ? Зүгээр нэг юм бомбтой тавиулаад, энэ тэнтэй халуунчлалт тавиулаад, цэгэн барай авах гэж ордог юм уу? Эсвэл бол нөгөө секси хийн гэж бодсон л та. За, хийн гэж бодсон. Дотн харилцаанд ороод уу? Харин тий. За. Тэгээд жоохон өөр хүлээлттэй байсан юм болохоор тэгээд. Сэтгэлд хүрээг болохоор тэгээд дахиж ороогүй юм байна шүү дээ. Тэрнээс өөр яг ингэж хацаарсан юм бол байгаль та тэднэрээ дэш санагдсан юм. За тэгэхээр түрүү булчирхааны массаж авсан уу? Авсан. За тэгээд 50 л гарсан мэт дээ. Тий. Тэгээ ер нь бол за дахиад бол мөнгөний гард л гэж хэлээ таа. Үнэтэй юм уу? Хитэр орсон юм? Тэгэхээр 100 муугаар орж ирсэн байна. За. Гэтэ яг одоо тэр үедээ болохоор нөгөө нэг өгсөн мөнгөндөө таарсан үйлчлэгийг бол үзүүлээгүү гэж үзсэн юм шүү дээ, тийм ээ? За, ер нь бол тиймэрхүү л юм да. За. Тэр тийм зардлаар бол өөр үйлчлэг авч болно ер нь бол. 100k руу? Тий. Өөр үйлчлэгээ хаанаас авах юм? Яг тэрнээс байгаа нууц гэдэг. Асаад үзэлээс болох. За. Энэ гулгайг ингэж санхүүжүүлээд байдаг юмнуудыг бол дэмий мөнгө өрж байгаа шөл гэж хэлмээр байгаа зүгээр. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. Чи сайхан өнгөрөөгөө. За тэгэхээр манай эрчүүчин ихэвчлэн зүгээр л бүгд л орж үзсэн гэхдээ л нэг л орж үтсэн. Дийлэнхэн за нэг ороод тийм байсан даа л гэсэн юм ойлголттой байд юм болов эсвэл тийм хүмүүс нь хөвчлэн орж иж таарууд гэж санагдлаа. За ямар ч тач манай өнөөдрийн дотн харилцааны ур чадвар манай өнөөдрийн уучлаарай гулгаан массажинд донтоод байна гэсэн сэдв дор явлаа. Тэгэхээр энэ гулгаан массажинд орхон зүв байдгийм үү, буруу байдгийм үү, ямар хуу байдгийг энэ талаар ингээд бас орж ирээд элен далангөө өөрсдөө бид нартай одоо юу гэх юм бэ байр сууриа илэрхийлж
ярилцсан бүх сонсогчдод баярлалаа. Мөн лайв үзсэн унтлагын өрөөний сайхнуудтай маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн хинд чүтгийлэрээ унтлагын өрөөний нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халиука маргааш оройныхон үдшийн хөтөлбөрүүдээр та бүхэндээ эргээд уулзах болно. Тэр болтол манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3